Сайн бацгаана уу? Бүгдэнд минутын мэндийг хүргэж оюун байна. За энэ удаагийн влогороо нэг ийм эмхтэй араас үгээ хэлэхээр шийдлээ. Гэтэ амарт ямар хувцас сонгосноо харуулъя. Би ийм хувцас энд болон сонгосон байхгүй юу? Зарим хүмүүс юм боддог. Японд очвол нэг тийм болох байх та гэд ингээ хүмүүс бодон заяа. Гэтэ яг ирэхээр тийм байдгүй зүйлүүдийн талаар ярьж байгаа за. За бусад хүмүүст яг зүв байж болно л доо. Яг үнэн тохиолдсон байж болно. Японд тэгэхээр тийм болно гэж бодсныхан дагав тийм болсон байж магадгүй. Гэхдээ миний хувьд бол эсэргээрээ байсан зүйлүүдийг ярих гэж байгаа байхгүй. Яагаад энэ зүйлийг ярих болсон бэ гэхээр хүмүүс надаас ингээд амар хөргөн театр ер нь Японд ирэх хүмүүс маань аюу их асуудаг болсон. Тэгээд би ч гэсэн амар чин сэтгэлээсээ нээлттэй чин үнэнчээр бүгдийг хэлдэг болсон. Тэгээд тэрнтэй холбогдуулаад ингээд хүмүүс яг ингэж бодож ирдэм байна, ингэж хэлдэм байна гэд ингээд мэдсэн байхгүй. Тэгээд сонирхолтой ахал өгждөөд ярихаар шийдсэн юм аа. За миний ихтэй зугаатай юм ба. За нэгдүгээр хин Японд ирэхээр гоё арьс гоё болно гэж хэлдэг. Яагаад гэвэл чихтэй уур амьсгалтай газар байгаа учраас миний арьс Монголд байгаасаа хэд дахин гоё болно. Хэд дахин гэлтэй. Тэгээд нийтэм наваа гисэн сууж гисэн чиний арьс гоё болж байгаа сте. Баягаас сте гэл ингээд байгаа. Гэтэ яг үнэндээ Японд ирснээс хойш миний арьс бол өөр Монголд байхасаа 7 дор болсон. Яагаад би юу гэсэн мэдэхгүй байгаа. Бодвол тэгэл бүхэл юм нөлөөсөн бах. Уур амьсгал, идж байгаа, ууж байгаа зүйлс гэл бүгд л нөлөөсөн баг. Гэтэ би ер нь бол хуурай арьстай байсан. Ер нь нэлийн би тийм хуурай арьстай талын хүн байсан байхгүй юу? Тэгээд энд ирсэн чи би амар тослог арьстай болсон. Би бүр ингээ нүүрэндээ тос төрхөөгүй ирнэ ингээд өглөө босч ирээд ингээд нүрээ ингээ зүгээр гараараа ингээ арчаад харахаар тос төрсөн юм шиг тийм их миний нүрнээс тийм их тос ялгардаг болсон. Тэгээ амар тослог арьстай болсон. Тэгээд дээрэс нь миний тухаар дүүрэн юм гардаг болсон. Тэгээд ер нь Монголд байхасаа илүү 7 дор болсон. Яг бол Монголд миний нүрнээр ирсэн юм гардаг байсан. Тэгээд миний нүрийн аим шиг тослог бас байгаагүй. Ийм юм тохиолдсон. Тэгэхээр ер нь бол Японд ирээд нүур гоё болно гэдэг нь зарим хүмүүст гоё болох л ахлаа. Гэхдээ надад бол гоё болоогүй шүү. Тэгэхээр энд нэгтэй ташаадлаа байхгүй. Мохой. Дараагийн зүйл нь болохоор Японд ирээд гинт байжхгүй. Тийм. Энэ бол маш чухал зүйл шүү. Инээсээ бодолцох хэрэгтэй. Хүмүүс амар сайн ингээд ер нь ингээд яг нэг юм зүйл ажиллагдаад байдаг байхгүй юу? Монголчууд маань яг ийш тийшээ гадагшаад ийш тийшээ ингээд улс орнууд руу явчихаар ингээд нэг юу гэдэг хүн муу үзүүлэхгүйгээд амар сайн байгаа юм шиг, амар сайхан байгаа юм шиг ингээд харуулцдаг. Тэнгүүд л ингээд Монголд байгаа хүмүүс ингээд гадаад явчихаар л болчтой юм байна. Тэгэл их мөнгөтэй болчтой юм байна. Тэгээд ажлыгээл амар их цалин авчтай юм байна. Гэл хэрэглэн ч аягүй баг байх юм шиг те ингээд бодож байгаа байхгүй юу? Тэгээд ийм бодлыг ингээд нэг хүмүүс маань өгц юм шиг байлээ. Тэгээд тэрнээс болоод жоохон буруу бодоод байна. Тэгэхээс л Японд ирэхээр бусдад л адилхан л байна шүү дээ. Тэгээд хийснээрээ цалинжин тэгэл өртөг зарлага нэтрээ гээл амьдрал ахудаа мөнгө явсараад нэг тийм амар их мөнгө бол байдгүй. Тэгэхээр энийг бас сайн анхаарах хэрэгтэй. Энийг маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Ер нь гадаад ирсэн хүмүүс ямар хэцүү юм л шүү дээ чаас. Тэгээд би ч нэг удааг болохоор бас мэдгүй л дээ. Гэтэ дөнгөж чи нэг хэдхэн сар болж байгаа надад л ингээд амар хүмүүс ингэсэнгүү, тэгсэнгүү, инглээ, тэглээ гэж амар төвхтэй санагдчих. Тэгэхээр утсан хүмүүс бүр амар төвхтэй санагддаг. Яг энэ ингэж жоохон ингэ бүр хэлээ архичээ тэгээд ойлгох нь ойлгоноо. За дараачих нь Японд ирээд ингээд гоё Япончууд нөгөө амар их олон цагаар ажиллуулна. Тэгээд ер нь ажлын чанга учраас хүмүүс ирээд ингээд гоё турна гэж бодоод байгаа юм л та манай охтууд. Ялангуяа тэгээд турдггүй байгаа шүү. Тийм. Гэтэ яг гэтэл турахгүй заа. Би ер нь турсан өмнөх хараагүй. Турахгүй заа. Яагаад турахгүй байгаа шалтгаанаас янз янзын шалтгаан байна. Гэтэ ихвчлэн яг хооллолт юм болоо гэж би бодсон. Будаандаа амар хөөдөг гэсэн үнэн байх. Тэгээд миний хувьд бол яг кекээр таргалсан амттнаар амар дэлб хийсэн бүр ингээд би юм амар хурдан ядарсан шүү дээ. Одоо ингээд бүр ингээд нүүр амаа нуудаг болсон шүү дээ. Удлаа удлаа гоо нүрэ гаргаад ирнэ.
Тийм байгаа. Тэгэхээр турахгүй. Тийм учраас яах ёстой вэ гэхлээр ирээд хүссэн юмудаа битгий дээрээ тодорхой хэмжээнд өөртөө хэрэгтэй илчлэг өндөртэй тийм бүтээгдэхүүнүүдээ хэрэглээрээ тэгээд энэ ч гоё юм байна, тэр нь ч гоё юм байна гэдэг амтны тамаагүй хийдэж болохгүй шүү. Тэгэх юм бол дараа нь ингээд начиг 2 сарын дотор 10 кг нэмчихэд одоо ингээд хасах гад ингээд өдөр болгон тасгал хийж зовх ажиллагаар нь ажлын хажуугаар ингээд өдөрт 30 минут тасгал хийнэ гэдэг тийм бас амар зүйл биш байгаа шүү. Тэгэхээр ирээд хоолны дэглэмээ тодорхой хэмжээгээр барих хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол гинт нэг мэтгэд л дэлб явцсан байна шүү дээ. Тэгэл дараа нь начиг харамсах ажиллагаар нь тийм учраас хоолн дээрээ маш сайн анхаараарай. Тэгээд бас нэг бидний хувьд нэг оюутан учраас ресторанаас олдог. Тэгээд эндээс оюутнууд маань нэг жилийн хугацаанд байж байгаад явахдаа Монголд очиод хадуудны шархтай болсон сураг байсан. Тэгэхээр амар газтай бүр амар. Тийм учраас экватор Монгол хоол айлуулах хийж хичээж байгаа. Тэгээд заримдаа ихэнхдээ ер нь ресторанаас хооллдог л доо. Тэгээд нөгөө буфет ресторан болохоор тхийг хүсэн бүх юм маань байгаа. Амттан ингээл зөндөө их юм байгаа. Тийм учраас хамаагүй эзнээс болоод би маш мухад тархалсан. Тийм учраас ер нь бол турдгүй байгаа шүү. Тэгээд турахгүй учраас ирээд ер нь нэмнэ гэж нэмэх учраас анханасаа ингэж ингээсээ бариад явуул хэрэгтэй шүү. Тэгээд дараач. Хүмүүс Японыг амар сүнстэй гэдэг. Амар намайг анх ирэхэд ч ихсэн амар сүнстэй орон бараг л ингээл эренгүүд л намайг сүнсэн дараал дагаж магаал ингээл амар хэцүү байх юм шиг надад тэгээ яриад өгсөн. Тэгээ би ер нь угаасаа ингээл Япон явах чагаар хүн болгон амар сүнстэй гэсэн штэ гэдэг үгийг хамгийн түрүүнд хэлэн заяа. Гэтэ яг үндэ тийм амар сүнсэл байхгүй. Тэгээд байсан ч чамд харагдахгүй. Тэгээд ер нь бол айгаад авшаадлага байхгүй. Гэтэл ирээд айдаг л да яалтч юм сэтгэл сэвтэй айгаад идэв. Тэгээд гэлээд гэсэндээ ингээл одоо ч гэсэн миний хажууд ингээд сууж явахыг үүсэхгүй байхгүй юу. Тэгээд би харж чадахгүй. Тийм учраас тэрнээс айгаад авах шаардлага байхгүй. Тэгээд угаасаа ирээд ер нь бастын дөө. Тэгээд ажилдаа ядраал бүх амьдрал ах бүх юмдаа ядраад юу нөгөө нэг сүнснээс айж 0 орохгүй ахлаа гэл 0 орчод унтчихаа юм чинь. Зүгээр сүнснээс нь зүгээр ядарсандаа бүр айхаа болчдөг заяа ер нь тийм. Тэгэхээр санаа зовлт. Гэхдээ жоохон сэтгэл сэвтэй байдаг л да. Манай ажил дээр одоо манай ажлын ингээд гэрэлгээ баян ингээд хөдөлж идэг за бүр амар. Ажлаа бүдрэ хөлмжөрч угаасаа чи сүнстэйгээд өөрийгөө эхлэдрийг харахаар амар сайн санагдсан. Одоо ч бүр нөгөөд чи хөдөлж юм дөө гэж боддог болсон юм чаа. Тэгэл гинт минт юм унах тэгэл гинт ингээд хүн амт намайг дуудаж ч юм уу дуудаж мохот эргээд харахад юуж байхгүй байх зүйл бол одоо хэвээ үзэгдэл болсон. Тэгээд тэр багийн юмс бас айхаа болж байна. Тэгээд бас амар. Тийм бас давуу талтай гэх юм. Тэгэхээр сүнсгүй чашийн сүнстэй ихтэй нэг тийм амар хүн амттай айлгачаар тийм эвдээ сүнс байхгүй. Тэгээ ч уусаа чамд харагдахгүй. Тэр багийн хүн бол сүнс олж харахгүй. Тийм учраас принциптэй ягаарай. Зя дараач юм. Ер нь бол манай японочдыг нэг цаг сайн баримталдаг, ажилдаа амар үнэн шударгаар ханддаг, тэгээд амар ийлдэг тийм ер нь нэг тийм хүмүүс гэж бодож байгаа байх. Тэгээд би ч яг тийж бодож ирсэн. Тэгээд яг үнэндээ тэр чинь нэг ажилласан шахдаг учраас тэр хүмүүс өглөөр тосдог. Энд ер нь Японд ир таранхуу болдог учраас тэр хүмүүс ажлын эрт эхэлдэг, ажлаа эрт явдаг. Тэгээд ажлаасан шахаа шаарддаг маш олон дүрм журм байдаг учраас бүгдийг яг цаг тухайд нь хийдэг. Тэгээд нэг тийм юм автоматжуулсан хүмүүс шиг санагддаг заримдаа. Ингээ робот болгоцсон юм шиг. Амар сэтгэл хөдлөлгүй бүх юм тийм амар хүчээр хийдэг юм. За мэдгүй. Японд нэг Япончууд бас муулаад явах. Гэхдээ ер нь бол ирсэн хүмүүс бол тэгээд мэдж байгаа дөө. Тэгээд ирж байгаа хүмүүс нь ирээд угаасаа нэг 2 сар болоод Япончуудын таран танигдаад ирнэ. Гэтэ ингээд үнэхээр цэвэрч юм мундаг юм сэтгэлтэй юм Япончуудаас үнэхээр үлрэлт уурайлаад сурмаар санагддаг шүү. Бүр амар мундаг санагддаг. Ингээд харж ажиллаж байгааг нь харахаар эсвэл ажиллаа хийснийхэн дараагийн ээлжинд нь гарч марахаар өө юм нэрээ юм чи нэг ингэж хийж болдог доо гэж бодтол бас тэгж гоё хийдэг хүмүүс бас байна. Тэгэхээр тэр хүмүүсээс эмэх цэгцтэй баг эмэх цэгцтэй нэгт юм бай гэдэг үг тэр хүмүүст баг багтахаар тэр хүмүүс зориулж ийн өгнө баг гарсан юм шиг заяа тийм гоё мундаг японочд бас байдаг. Тэгэхээр хүн бас сайнтай мунтай тэгээ сайнаас нь суралцаад тэгээ ингэ явж явах болдог. Тэгээд
зүйлүүдийг өнөөдөр төө ярий. Тэгээд би зүгээр өнөөдөр яг үндэ энийг зүгээр туршилт хийж утсан юм л да. Энэ нэг ямар харагдах нь уу гэдэргээ. Тэгээд туршилтаараа нэг бас сонирхолтой хэдэн мэдээлэл хүргэсэн байх гэж бодож байна. Тэгээд энэ үргэлжлүүлсэнд баярлалаа. ChayonCN YouTube channel-ээ subscribe хийх мартаа. Тэгшөө. Дараагийн влогоор дахин уулзъя. Бай бай. Даанч гарны ажилтг юм байна. Уруулан л ажилтг юм байна. Энэ эмэгтэйг ингээд амар гоё ингээд миний ярьж байгаа шиг сэтгэл хөдлөлийг нэг гаргаасаа гээд ингээд хичээгээд байгаа болохоор ингээд би ингээд нүд мэдээ анх шаардлага гараад эсвэл ингээд хит их нэх шаардлага гараад эсвэл жаахан ингээд нэг хөдөлж мөдлөх шаардлага гарахгүй энэ эмэгтэйрээс ингээд ярьж байгаа юм шиг харагдахгүй учраас жаахан би бас энэ ард амир чармаж ийн. Саван мах жаахан үнтэй байдаг. Язраатай тий. Амар махсагч байгаа шиг. Ер нь мах үнтэй талтай байдаг юу.